маш сайн авч байгаарай. Нойр бүрэн байснаар бидний тархинд бас нөлөөлдөг тийм болохоор маш сайн унтаж амарх нь одоо өөртөө одоо зориулж байгаа бас нэгэн чухал зүйлүүдийн нэг. Тэгээд хитэн цагт унтах уу, хитэн цагт босох уу, мөн дээрэс нь ямар орчинд одоо амрах ёстой нуртал маш чухал байдаг. Одоо жишээ нь бид нар зарим хүмүүс нөгөө нэг гэрлээ унтрааж унтдаг, зарим хүмүүс гэрлээ асааж унтдаг тий. Зарим хүмүүс дэрлэж унтдаг, зарим нь олоороо дэргүүж унтдаг хүмүүс байдаг. Тэгээ яг өөртөө тохирсон маш сайн орчингоос бүрдүүлэх нь чухал гэж дээр бичсэн байна. Дараагийнх нь болохоор хүмүүсийн одоо 12% нь хар болон цагаан өнгөөр зүүдэлдэг гэсэн байна. Та нар өмнө нь ингээд одоо зүйтэй ер нь өнгөдөөр харж ирсэн үү? Эсвэл хар цагаан өнгөөр харж ирсэн үү? Өмнө нь энэ талаар ер нь бодож ирсэн хүн байгаа юу? Би бол яг үндэ тэрийг л санахгүй байна. Бас ямар өнгөөр харж байгаа вэ гэдгээ бас өмнө нь нөгөө нэг бодож байгаагүй болохоор магадгүй анзаараагүй юм шиг санагдаж байна. Хэрвээ та нар өнөө шөнө ямар нэгэн зүүдлэх юм бол хэрвээ чадвал ямар өнгөөр зүүдэлж байгаагаа мэдхийг хичээгээрэй. Миний санджаар би бол бас зарим тохиолдолд бас өнгөдөөр дүрслэл харж ирсэн санагдаад байна. Америкийн нэгэн судалгаагаар болохоор өнгөтэй зурагтнууд байдаг шүү дээ. Тийм зурагт одоо үүсгээс өмнө одоо хүн төрлөختний 15% нь зөвхөн одоо өнгөдөөр зүүдлээд бусад хувь нь болохоор хар цагаанаар ямар нэгэн өнгөгүй тийм дүрсээр зүүдэлсэн гэж зүүдэндээ хардаг байсан гинэ. Тэгээд ерөнхийдөө ихэвчлэн хөшөө хүмүүс одоо маш тийм залуу хүмүүсийг бодвол хар цагаан өнгөөр тийм өнгөгүй зүүдийг айгүй их зүүдэлдэг гэж бас судалгаан дээр бичсэн байна. За дараагийн факт. Нэг хүн 11 хоногийн турш нойргүй явж дэлхийн одоо дэлхийн ч биш юм зүгээр тийм рекордыг эвдсэн гэж байна. За энэ амжилтыг 1964 онд Калифорни оюутан Рэнди Гарнер тогтоосон. Тэгтээ энэ нь болохоор ерөөсөө тийм мундаг, тийм сайхан тийм сайрах зүйл ерөөсөө биш гэсэн байна. Яагаад гэвэл тэр Гарднер гэдэг хүн 11 хоногийн эцэс гэхэд ерөнхийдөө бараг л тийм гач тонтой шиг бүр юм амирыг харсан гэж байна. Тэгсэн ч одоо ямар нэгэн одоо бие махбод болон оюун санааны ямар нэгэн нөлөө үзүүлэлгүйгээр эдгэрсэн байна. Тэгтээ ер нь бол үнээс болж нас барсан хүмүүсээс зөөнгүй олон байдаг гэж бас бичсэн байна. Дараагийн факт 4. Энэ амар сонирхолтой байна. 4 гэрэлсэн хоосын 4-ний заяа нэг нь тусдаа орон дээр унтдаг гинэ. Одоо нэг хоосууд ч ингээд гэрлэгээр одоо ялгаанд унтдаг шүү дээ. Тэгсэн чинь бас тусдаа орон дээр унтдаг тийм хоосуудаас нилээдгүй их байдаг гэж байна. Тэгээ 2010 онд National Sleep
маш 5 минутын дотор зүүднийхээ 50%-ийг мартдаг гэсэн байна. За тэгээд дахиад 5 минутын дараа зүүдээ санаа дээр ойн болохоор 90% алга болдог гэсэн байна. Би бас яг тэгдэг ингээд яг сэрэнгүүд зүүдээ ингээд амар сайн санаж яснаа. Жохон байж хаад бүр мартчихдаг. Тэгээд дахиад буруудах юм бол ерөн сандгүй. Тэгснээр зарим үед бас тэр өдрөө оройн ч юм уу гинт өнөөрийн нэг иймэрхүү зүүдэлсэн штэ гэж бас бодд юм байна. Тэгээд бас нэгэн судалгаа байна. Одоо Freud юм шүү. Гэдэг хүн болохоор одоо бидний зүүд байна штэ тэ. Бидний одоо хэлмэгдсэн тийм бодлоодыг төлөөлдөг гинэ. Тэгээд бидний тарих одоо тэрнээс маш хурдан ингээд ангиж рахын тулд ерөөдөө мартдаг. Тэгээд гэсэн ч одоо бидний тарих одоо сэрмэгцээ маш их ашиглагдаж зүүдэлж ясан зүйлийг нь одоо мартдаг болохоор иймэрхүү зүйлс одоо тохиолдох нь бол маш олон илбэг гэж байна. Тэмо мөн чи нэг дахиад судалж байгаа юм байна л да. Тэгтээ мэдээж бидний тарих бол зүүд гэдэг бол ерөөсөө бид нартай ямар нэг хамааралтай зүүд биш. Зүгээр л бидний бодол маш их зүйл өдөрт одоо ингээ бид нар боддог байхгүй юу? Ерөөсөө юм бодохгүй байна гэж ерөөсөө байдгүй гинэ. Тэгэл тэр бодлууд нь ингээл тархин дотор одоо урамдлагдал тэгэл биднийг амарч яагаад одоо тэр бодлууд ингээд хойлолдоод бараг тийм уран зөгнөлт кино шиг нэг тийм юм болдог гэж байгаа байхгүй. Нэг хүн бүр өөрийнхөө зүүдээр кино хүртэл хийжсэн гэж би сонсч байсан. Тэгтээ тэр яг тэр зүүд нь мөн байсан хэсэг нь бол тодорхойгүй. Тэгтээ ер нь бол бид нар зүүдэндээ сүртэй ач холбогдол өгөх шаардлагагүй. Яагаад гэвэл зүүд бол ерөөсөө таны олон бодлуудыг чинь ерөөсөө ойлголцсон тийм хэсэг бүлэг зүйлс юм шүү. За дараагийнх нь таны юмтаж буй одоо байрлал чинь таны зан чанарыг илэрхийлдэг гэсэн байна. Энэ бас амар сайн санагдаж байна. Хүн болгонд ингээд хүмүүс өөр одоо байрлалаар доктортай байдаг шүү дээ. Жишээ нь би чинь ингээл гой доош харж байгаа дэрэн дээрээ толгоо тавиад тэгээд баруун хөлөө ингэж аваа. Одоо юу гэдэг вэ? Хатилгаад тэгээд тийм ерөөхдөө тэгэж тиймэрхүү доктортай зарим хүмүүс жоохон юугүй ингээд шууд дэшээ хараад бараг ингээд наман команд шиг ингээд хүнчлүү тавиал унтчихдаг хүмүүс байдаг юм шиг байна. Тэр бүр амарсан. Манай нэг дүү бүр амарсан унтчихаа ингээд зүгээр ингээд унтаад өгчин заяа. Тэнгүүдлээ амар хөдөлдөг ингээд шууд дэшээ хараа унтчихсан. Өөрөөр 4-5 болж доош харсан байдаг. Тэгэл ингээл зүүдэндээ яваал гэдэг ингээл орон дээр нэг дэш хардаг, нэг доош хардаг ингээл бүр тэр орыг тэр чигээр нэг явчихдаг ингээхээр. Тийм зарим хүмүүс хажуу дэш харж додортой ч юм уу. Тэг хүний тэр нь одоо нэг бид нар одоо гидсэндээ багтаа юм ургийн байрлал гэдэг шүү дээ, тийм. Бид нар ээжхэн гидсэнд ингээд байж байхдаа ерөнхийдөө ямар хуу чиглэлээр унтж байгаа нь ямар хуу чиглэлд байрлаж байгаа нь бас хүний тэр том болоод ч гэсэн тэрэнд нь нөлөөлдөг гэж тэр бичсэн байна. Яагаад зан чанартай холбоотой вэ гэхээр магадгүй
би энэ дээр бол яг зан чанарын тухай ойлгомжтой бичиг байна. Тэгтээ ерөнхийдөө бол одоо нэг тийм ширүүн унтдаг хүмүүс эдэж штэ хүнжил мөнжлөө сүгсак гээл одоо манай ихч бас амар тэгэж унтдаг гонц жаатай ингээд гинт хүнжил мөнжил авч доош нь газар руу шидсэн жоо шиг эсвэл ингээл гинт амар цочож мочоо эсвэл зарим хүмүүс бүр яг ингээд үтсэн юм шиг те яг баруун тийш хараа унтсан бол өглөө баруун тийш хараас ирдэг ч юм уу. Энэ нь нөгөө хүний бас зан чанарыг илэрхийлдэг гэсэн байна. Хадуу ширүүн хүн гаднаасаа хадуу ширүүн харагддаг хүн дотроо маш зөөлөн, тайван, энэрэнгүй хүн байдаг гэж бас зарим судалгаан дээр бичсэн байна. За бид нэр одоо унтж байхдаа ч ихсэн жингээ асууж дурах боломжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бидний одоо унтаж байгаад хоолны туршлыг яндаг гормоныг одоо зохицуулахад тусалдаг гэсэн байна. Юу гэсэн үг вэ гэхээр бид нар өдөртөө 7-оос 9 цаг унтах юм бол тийм хэмжээний баг калорийг бас идэх гэсэн үг. Нойр одоо дутуу байх нь задгалан мэдрэмжийг өгдөг герапин даврыг бууруулж үс өглөнгийн давар болгол ябтаныг нэмэгдүүлдэг гэсэн байна. За мөн үнээс гадна нойр муутай байх нь эрүүл бус хоол хүнс сонгох магадлалыг маш их нэмэгдүүлдэг гэсэн байна. Тэгээд нойр дутуу байх үед ерөнхийдөө илчлэг ихтэй өөхтөөс ихтэй хоол идэх дээр дурах хүсэл нь 45 хүртэл хувиар нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоосон гэж байна. Тэгэхээр бид нар маш муу нойртой яваад байгаа юм бол ерөнхийдөө нэгт хоолны туршил маш их нэмэгдээд болсон болоогүй муу хоолтой өөхтөөс ихтэй дөрвөн хоол идэх хүслийг бас маш их нэмэгдүүлдэг болохоор эрүүл мэндэд бас муугаар нөлөөлт юм байна. Тийм болохоор маш сайн унтах тусам бидний одоо эрүүл мэндэд нэмэр болгоос гадна задгалан мэдрэмжийг илүү их төрүүлээд зөв хооллолгод ч ихсэн тусалдаг гэж энэ дээр бичсэн байна. За факт 8. Сонсголын бэрхшээлтэй хүмүүс унтаж байхдаа төгөөнийг л ашигладаг гэсэн байна. Зарим хүмүүс унтаж байхдаа ярьдаг шиг сонсголын бэрхшээлтэй хүмүүс унтаж байхдаа төгөөнийг л ярьдаг, харилцдаг. Энэ нас маш сонирхолтой байна. Ер нь хүн их ядаргаараа зөдөндөө ярьдаг гэл монголчууд хэлдэг шүү дээ. Тэгтээ энэ бол нормал зүйл, асуудалгүй. Тэгтээ хэд их яриад байгаанаас муу. Тэрнтэй адилхан сонсголын бэрхшээлтэй хүмүүс унтаж байхдаа төгөөныхөө хилийг ашигладаг гэдэг нь айгүй сонирхолтой санагдаж байна. Факт 9. За энэ надад хамгийн сонирхолтой байна. Яагаад гэвэл энэ дээр ингэж чичсэн байна. Та нар өмнө нь зүүдэндээ хизээж харж байгаагүй хүнээ харж байсан уу? Би харж ирсэн. Амар санаа. Хизээж харж байгаагүй хүнээ би хитэд удаа харж ирсэн заяа. Тэгсэн чи энэ дээр чиний хар зүүдэндээ харсан хүмүүсийг чи өмнө нь ямар нэгэн байдлаар харж байсан гинэ. Яагаад гэвэл тарих хизээж шин нүүр царайг бүтээж чаддгүй гэж. Таны зүүдэндээ харсан тэр хүн чинь таныг одоо ухамсартайгаар болон ухамсаргүйгээр харж байсан. Нэг биш удаа харж байсан гэсэн үг нэ. Эсвэл нэг удаа ч харж зүгээр зөрсөн хүн ч юм уу те. Бүх зүйл тарихынд үлдсэн байдаг гэж шүү.
би нэг удаа би яг тэрийг нь санахгүй. Тэгтээ би нэг танихгүй үнтэй уулзчихсан. Бүр амар их юм ярьсан. Тэгтээ би тэр хүнийг хаана харснаа юусоо санахгүй. Нэрийг хингээд байлаа. Тэгэхээр ч одоо юу гэсэн үг вэ? Би тэр хүнийг эцсийн нэг цагт үгүй урд өмнө нэг удаа харж ирсэн гэсэн үг. What? Нэрэл тарих хизээж энэ дэлхийд байхгүй хүний царайг бүтээж чадахгүй тайтал бид нар харж байгаагүй гэж бодож ирсэн бол урд өмнө харж ирсэн хүн чинь байна шүү. Маш санагдчих. За факт 10 номер 10 сүүлээ. За хүн бол нойроо өөрчилж чаддаг цорын ганц хөхтэй амьтан гэх юм да. Хөхтэй амьтан гинэ. Нохой хөр хойно хүртэл өөрсдийнхөө унтах цаг болсноо мэдээд унтдаг гэж. Харин хүмүүс бол өөр гэсэн байна. Жишээ нь хичээлээ ядарсан ч гэсэн хичээлээ заавал гэж дуулах ёстой ч юм уу. Офисын ажлаа хийж дуусгах ёстой. Эсвэл нойр нь хүрээд л хагаад Netflix дээр кино үзээд байдаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ хүмүүс болол ингээд удирдах чадчихаа. Зорын ганц хүмүүстэй орж байгаа гэсэн. Удирдах чаддгүй хүмүүсээс байдаг гэсэн үг. Одоо ядрангуудлаа заавал энийг хийх ёстой гэдгийг мэдчихэж байгаа ч гэсэн нойрондоо дийлэгдээ унтаад өгчдөг хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар бас нэгэн амьтан одоо бүгдээ амьтанч бай. Тэгээд ер нь бол ингээд удирдах чаддгүй тийм одоо амьд биестэй бол адилхан гэсэн үг. Тэгэхээр бид нар яаж ч ядарсан номер 1 гэдгийг энэ 10 фактуудаас та нар харж байгаа. Тэгтээ хийх ёстой, заавал хийх ёстой юм аа бол мэдээж хийн. Тэгтээ би ингэж боддог. Шүнжүүн ингээд хичээлээ хийгээд ингээд праймер ингээд сууж байгаа хүмүүс нэг бол хичээлээ өмнөх өдөр нь ерөөсөө хийгээгүй бэлдээгүй шалгалтандаа бэлдээгүй байжгаад шалгалтын өмнөх 2-3 хоногт бэлддэг хүмүүс. Эсвэл ямар нэг юм цагийн баримжаагүй хүмүүс ерөөхдөө иймэрхүү асуудал гаргадаг. Харин над шиг ингээд заримдаа ямар нэгэн кино үзгээрээ шөнийн 3